За Sri-Lankan International Expedition-с та бүхэндээ чухал буюу зангилаа гэсэн хэсгийг хүргэж байгаа шүү. Тэрнээс умар төрийн түүхийг та бүхэн өөрсдөө биднээс та бүхэнд хүргэх энэ номноос уншаарай. За Гаузу Тайванд бослог гаргаад Шиви хаанаас тус өсөө гэж байгаа. Шиви хаанаас. Шиви хаан 1000 адуу дараа нь 2000 тэрэг явуулж нийслэл хотыг хамтаар төвшөлтгөв. За Гаузу Орос сумагс шагнан сорихсныг тоолж тэмдэглэх аргагүй. Шивэ хаан өөрийгөө гавьяатай хэмээн оморхож бардамх нь их хэдэв гинэ. За эндээс юу хэрэг гэж байгаа юм бэ гэхээр энэ сүү улс өгөө болж 618 дугаар онд тан ус бий болсон. Тан улсыг тан төрийг үүсгэн байгуулагч энэ Гаузу бол бослог гаргаад бослог гарахдаа Шиви хаанаас умар төрийн Шиви хаанаас тусламж хүссэн. За адуу өгсөн. За дээр нь 2000 цэрэг гаргасан. Тэр 2000 цэрэгтэй хамтарж нийслэлээ төвшөлтгөөд тэгээд тан улс үүссэн юм аа энэ. За Гаузу Орос сумагс хаан болмогс за маш их хэмжээний торго дурдан маш их хэмжээний бэлэг өгсөн. Энэ тухай мэдээллийг бол та номноос уншаарай. За Шиви өөрийгөө гавьяатай хэмээн оморхон бардамдаг байсан гэсэн баримт байна. За ингээд дараагийнхаа салбар руу орцгоё.